Буддизм бол тэрийг бол супер содсон байхгүй. Яг тэр сэтгэл одоо буддийн нэг одоо мундаг нэг юм лам биш заа. Лам нар чинь нэг асуудал нь төвдөрөө ярина, монголоор ярьж чаддаг байхгүй. Баахан айгуугой нэр томьёог монголчилж чаддаг. Тэгээ шууд дүү гэл нөгөө дурдаал цээжлснийгаа одоо гаргад нэг жоохон орчуулна. Яг гоё монгол хэлээ мэдээ, төвдөө мэдээд ингэдэг хүмүүс амар цөөх. Одоо энэ одоо өвхлийн тухай асуудал ч гэсэн энэ год одоо хайр бүх юм универсал асуудал чи философи асуудал мөн үү гэвэл мөн. Тэгээд яадаг вэ гэхээр буцаад нөгөө нэг жомны асуудал гэдэг шиг философи гэдэг юу вэ гэдэг дээр бас заавал холбогддог байхгүй. Тэгэхээр тэр год гэдэг тэр ойлголт чи өөрөө юу болчихж байгаа. За өдрийн мэнд би дахиад философи хөрөлн дээр ирсэн. Шинжилгээний академи философи хөрөлн дээр. Тэгээд өмнө бид хоёр ингээ нэг өхүүлгээд ярьсан. Шинжилгээний академи философи хөрөлнгийн эрдэм шинжилгээний ажилтан Амантай бид хоёр үргэлжлүүлээд ямар ч байсан 3 сэдвээр бид хоёр яриагээ тохирсон байгаа. Нэгдүг нь өхөл гэж ярьсан философид. Одоо бурхан гэдэг том сэдв ярина. Ер нь бурханы талаар яг үнний эхлээд философи талаасаа бол би за бурхан үгсэн нийшээ гэдэг нэг юм афоризмоос өөр юу ч мэдэхгүй тий. За гурав дахь нь хайр. Хайрын талаар бас дахиад философи юу гэж үздэггүй хэдийн янзын хайр байдгийн гол би бас дахиад платоник хайр гэж байдаг юм аа. Одоо эрос хайрасаараа ондоо ингээл болоо. Тэгэнгүүт ийм гурван сэдвээр Амантай философи академийн Шинжилгээний академи философи хөрөлнгийн эрдэм шинжилгээний ажилтан Амантай бид хоёр үргэлжлүүлж ярилцъя гэдэг хоёр дахь цуврал ярилцлагаа маань мөгийтэй хамт мөнхийн сэдвэр гэсэн ийм цуврал подкастын 2 дугаар дугаар. За бид хоёр тэгээд ер нь бол яг нөгөө дүрс биш яриа сонирхолтой байх болов гэж бодоод тэгээд бид хоёр ямар ч хэсэг хоос өрөө хайжгаад нэг өрөө олж аваад ярих га сууж байна. Тий. Хамгийн эхлээд энэ шууд ингэж яриараа орчих. Бурхан гэхээр этимолог буюу тэр үгийнх нь утгыг нь философи руу хөөдөг баха тий. Хөө тий. За тэгвэл тэндээс нь их товчхон эхлэе явъя. Тий. Бурхан гэдэг яг ингэж бурхан, God, Bog гэдэг ингээд за миний харснаар бол тий орос хэл дээр бол Bog гэдэг нийтлэлээрээ болохоор англи хэл дээр ихэнх нь God гэд яваад байна. Тэгэнгүүт манай дээр яг бурхан гэдэг үг яг одоо юу гэмдэ тэр нэг буддийн шинийг дагаж орж ирснээс биш буддийн шиний тэр бурхан гэдэг үг бидний бурхан гэдэг ойлголт хоёр зөрүүтэй юм шиг байна. Тэгээд зүгээр яг философид бурхан гэдэг үгийн нэгдүгээр асуулт нь үгийнх нь этимолог нь одоо яг яаж яваад байна. Хоёрдугаарх нь хамгийн ихний бурханы тухай философилт хизээ эхлэв гэдэг нэг юм. За бидний хэрэгжилж байгаа монгол хэлэнд хэрэгжилж байгаа бурхан гэдэг ойлголт бол үндсэндээ харин одоогоор бол ийм хоёр утгыг илэрхийлээд байгаа. Нэг нь болохоор өдөр тутмын хэрэглээний төвшөнд бол бурхан бол яа харахгүй юм God гэдэг ойлголт. Орсын хэлний одоо Бог. God гэдэг ойлголт явж байгаа. Нөгөөх нь болохоор буддийн одоо утга агуулгатай буюу бурхан гэдэг нөгөө гэгэрсэн бурхан Будда. Гутамаг илэрхийлсэн нэр томьёо гэж ойлгодог тэр хэлбрээрээ бас яваад байгаа. Тийм. Хуучнаас бид чинь нөгөө буддийн шашинд одоо баг ороод 800 байтугай жил болцсон байхгүй баг. Чингисийн үеэс өмнөх их Монголын үеэс өмнө хүртэл буддизм манад орж ирсэн юм байлээ л дээ. Тэгээд тэр бурхныг гэдэг ойлголтыг ерөнхийдөө юу гэж тэр этимолог үүднээс нь монгол хэлний бурхныг юу тайлбарладаг байсан бэ гэхээр за Будда гэдэг үг чинь өөрөө нөгөө гэгэрсэн гэсэн утгатай санскрит үг тийм ээ. Тэр Будда нь болохоор энтхийн орон нут одоо бүс нутгийн тэр дуудлагын аялгаас шалтгаалаад янз бүрээр сонсогддог байхгүй. Гээ үсгэн жоохон зөөлрөөд ирдэг. Зөөлрөөд ирэхлээр иртэйгээ төстэй болоод эхэлдэг. Тэгэхээр Будда гэдэг үг чинь өөрөө бур гэдэг руугаа арай жоохон төхөөд ирдэг гэж. Тэр нь жоохон бидэрт яаж сонсогддог гэхээр бурхан гэдэг лугаа илүү дөхөм сонсогддог учраас Будда гэдгийг шууд бид нар бурхан гэж одоо нөгөө ойлгож сонсож хэрэглээд явчихсан гэж нэг юм вариант байдаг. За нөгөөх нь болохоор бурхан гэдэг ойлголт маань өөрөө одоо хан бургас гэдэг үгнээс үүдэлтэй. За одоо эрт дээр үед бас ер нь бол бид нар бургас модыг нөгөө тэнгэр өөд ургадаг маш өндөр ургадаг гэдэг үүднээсээ бургас модыг бас тэгж нэрлсэн одоо юунууд байдаг гэж тохиолдлууд. За бурхан гэж бурханчилжтэй. Тэгээд тэрийг одоо шүтдэг одоо заримдаа бид нар модон дээр ингээл хадаг мадаг яадаг гэж тий. Тэрний бас нэг илэрл гэж бас нэг тайлбарлах хандлага байна. За
ерөнхийдөө бол нөгөө Будда хэлж байна гэж. Тэгээд энэ маань буддизм ихэнхдээ нөгөө нэг бурхны шашин ингээд ноёлсоор хагаад ирсэн учраас яг энэ бурхны шашныхаа нэр томьёо бид нар баян хэрэглээ явуулсан учраас ерөнхийдөө бурхан гэхлээр бидэрт ерөнхийдөө нэг тийм зөвхөн тэр нөгөө гэгэрсэн Гаутама Будда биш. Ер нь одоо бурхан буюу одоо юу гэдэг өрн дахны тэр одоо God Бог гэдэг ойлголтоо төстөөгөр ойлгоод явцсан юм шиг байгаа. Тэгээ тэр нөгөө нийгмийн ухамсарт гэсэн үг шүү дээ. Тэгж явсаар хагаад нөгөө Орсын нөлөө орж ирээд Орсын нөлөө орж ирсний дараа ингээд чөлөөтэй ардсан нийгмийн үед бол эн чинь шууд нөгөө God руугаа илүү төстөө хэрэглэгдээ явцсан. Ном зохиолууд бичиг одоо юм дээр ч гэсэн ер нь бол тэрийг голцоо God гэдэг байдлаар хэрэглээ сурцсан учраас манай одоо энэ философи хүрээлэн ч гэсэн нэр томьёогоо бид нар бас тогтоож гисэн. Угаасаа ингээд ер нь бурхан гэдэг God гэдгээрээ бид нар явцсан юм байна. Энэ илүү үндэслэлтэй юм байна гэдэг үднээсээ одоо энийг God гэдэг байдлаар хэрэгжилж байгаа гэсэн үг. Тийм учраас тэрэн дээр бол одоо тийм хоёрдмол бол утга бол юун дээр бол байхгүй. Монгол хэлнийхээ энэ хэрэглэн дээр. За God гэдэг үг маань өөрөө ерөнхийдөө Theos буюу одоо латин хэлний Theos одоо тэнгэрл одоо теолог Theos гэдэг одоо тэр нөгөө бурхан тэнгэр монголоор бол тэнгэр гэдэг үг байхгүй юу? Theos нь эртний грекийн Zeus гэж бурхан байдаг гэж ярьжсэн сонсч ирсэн үгүй юу? Zeus буюу одоо тэнгэрийн аянгийн бурхан гэдэг. Тэр Zeus бурхан чинь нөгөө нэг грекийн тэр олон бурхнуудын баг одоо манлайлагч нь. Тийм шүү гоё. Үлгч нь баггүй юу? Тэр Zeus буюу Deus. Deus нь явсаар байгаа Theos гэдэг латины Theos болж байгаа. Тэгээ тэр Theos нь одоо англи хэл рүүгээ God болоо явж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр God гэдэг тэр ойлголт чи өөрөө юу болчихж байгаа. Тэнгэр гэдэг ойлголт байхгүй юу? Тэр тэнгэр гэдэг ойлголт маань манай одоо өдөр тутмын хэрэгэлдэг хөх тэнгэр. Этимологийнхаа одоо нөгөө нэг төстэй байдлаар ярих юм бол тэнгэр ихгүй юу? Ерөөс ойлголт нь. Өөрөөр бид нар бол бурхны одоо юу гэдэг хөх тэнгэр гэж ярьдаг шүү дээ. Хөх тэнгэр гэж ярьдаг, мөн хөх тэнгэр гэж ярьдаг. Тэнгэр минь гэж ер нь ярьдаг. Тэнгэр гэдэг чинь угаасаа л God хэлээд байгаа байхгүй юу? Ер нь тийм юм. Ер нь бол этимологийнхаа үүднээс. Одоо сүүлдээ заримдаа чинь аллах тэнгэр гэдэг чинь тэнгэр гэж бас хэлээд байгаа байхгүй юу? Монгол руу орчуулахлаарэ. Тэгэхээр ер нь тэнгэр гэдэг үг бол миний хувьд одоо хов гүнийхээ хувьд бол илүү дөхөн. Одоо эзэн тэнгэр, эрхт тэнгэр. Одоо God гэдэг тэр утгатай. Утгатайгаа хамгийн илүү одоо этимологийнхаа хувьд дөхөн гэсэн үг. Тэгээд ч угаасаа эрт дээр үеийн одоо хүмүүс хүн төрлөختөн ч гэсэн хамгийн хүчтэй, хамгийн агуу зүйлийг бол тэр дээр байдаг, агуу хүч байдаг гэж ойлгодог. Тэрийгээ шууд тэнгэртэйг зүйрлүүлдэг. Эсвэл тэнгэрийн цаана байгаа тэр одоо юу гэдэг юм бас том хүчин байна. Аянгын хүчин байна, тийм ээ. Бас одоо нар хэртэлтийн хүчин байна. Бүгд дээр болоод гэдэг аим шиг том үйл явдлууд. Одоо юу гэдэг солир молир ирэх. Тэр том үйл явдлууд чинь дээрээс ирээд байгаа учраас хүмүүс нөгөө айдас үүсгээд гэдэг ч юм уу те. Тэгээд одоо тэнгэрийг шүтэх тийм одоо хандлага үүссэн байна гэж. За этимолог талаас ийм. Тийм учраас зүгээр нөгөө нэг гарал үүслийн хувьд тэгээд томьёолох юм бол тэнгэр гэж ойлгож болно. Зүгээр нийтийн хэллэг, академик хэллэг дээр бид нар бурхан гэд явж байгаа гэж ойлгож болно. Тийм байна. Тийм байна. Тэгээд хоёр дахь асуудал юу вэ гэхээр яаж явж байгаад одоо ер нь бурхны тухай асуудал, энэ Godын тухай, тэнгэрийн тухай асуудал те философитой нь яаж яригддаг вэ, яаж үүссэн бэ гэдэг дээр бас дахиад нөгөө нэг Жомныхоо үлгэр рүү орно гэдэг чинь философи асуудал руу орно гэсэн. Философи гэж юу юм бэ гэдгээс бас яригдаад эхэлнэ гэсэн. Яагаад тэгэхээр ерөөсөө философийн одоо анх үүсэх шалтгаан чинь бас л энэ Godоос үүдэлтэй. Тийм үү? Одоо юу гэдгийг айгүй гоё энгийнээр гэх юм уу те үлгэрчлээ товчлоод хэлэх юм бол одоо эртний грек маань нэг манай эртний өмнөх 2000 жил 3000 жилийн өмнө үссэн гэж бодъё. Грекийн соёл. Манай эртний өмнөх штэ. За тэрнээс өмнө соёл байсан уу гэвэл байсан. Олон мундаг Мохенжо Таро юу байдгийг тэгээ эртний энтхийн тэр газар нутагт бас ямар хот ч гэлээд бүр 5 6000 жилийн өмнө тэр одоо Египтийн соёл. Тэнд одоо соёл байсан уу гэвэл байсан. Тэнд хүмүүс боддог, амьдардаг, сэтгэдэг байсан уу гэвэл байсан. Тэд нар бол мэдээж эртнээс бол тийм ертөнцийн тухай, энэ ертөнцийн одоо үүсэл гарал, учир шалтгаан тийм ээ. Тэрний талаар боддог байсан уу гэвэл байсан. Тэгээ тэд нар яаж боддгоо байсан бэ гэхээр мэдээж л за нэг юм сүр хүч байна.
Эсвэл нэг байгалийн хүч байна. Ямар нэг юм байна тийж. Бидний бол агуу хүчтэй тий. Тэр бол агуу хүчтэй нэг мундаг одоо энэ бүх юмны гол шалтгаан болоод байгаа. Бараг энэ бүх юмыг бий болгосон нэг л хүчтэй юм байна. За хэрийгээ одоо ингэ шаахан шүтэж амьдрий гэсэн тийм шүтэн бүр тотемосоо эхлээд бүр одоо зүгээр жирийн одоо байгалийн юм сүзэгдлийг шүтгэхээс эхлээд сүүлдээ тэр нь одоо онгон шүтэнүүд болоод тодорхой ан амьтан одоо юу гэдэг нэг зүйлээр илэрхийлэгддэг байсан бол сүүлдээ нэгдээд бүр нэгдмэл одоо бүр нэг тийм нэг хийсвэр хүч болоод эхэлсэн. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Говь Resort спорт цогцлбор хамтран ажиллаж байна. Тэгээд Говь Resort спорт цогцлборт жил бүрийн 6 сарын эхний 7 хоногт талын салхи гээд мотоцикл сонирхогчдын маш том гоё фестивал болдог. За 6 сарын эхний 7 хоногт энэ жилийн фестивал болохоор за талын салхи 2026 мотосонирхогчдын олон улсын фестивал энэ жил 6 сарын эхний 7 хоногт Говь Resort спорт цогцлборт болох гэж байгаа. За одоо урьдчилсан мэдээгээр бол нэг 7000 орчим хүн энэ талын салхи гээд мотосонирхогчдын энэ олон улсын фестивалд оролцох юм байна. Тэгээд ер нь сүүлийн үед агиух гоё хүмүүс мотоцикл ундаг болсон. Одоо чинь ийм гоё мотоцикл дээр би суудсан байна. Энэ миний мотоцикл биш л дээ. Гэхдээ гоё. Тэгээ ийм талын салхи гээд гоё фестивал болох гэж байгаа. За энэ фестивалд та оролцъё гэвэл Говь Resort спорт цогцлборт очиж болно. За тэгээд Говь Resort спорт цогцлбор болохоор Улаанбаатар хотоос дарахын явах замд байд юм байна. Баруун тишээгээ гэсэн үг. Яг Сүхбаатарын талбайгаас тооцохоор 42 км-ийн зайтай ийм бүхэл бүтэн цогцлбор гоё амралтын газар байна. Тэгээд ягаад заавал спорт цогцлбор гэж байгаа юм бэ гэхээр за энд чинь ингэж байгаа. За саксны талбай байна. Хөлбөмбөгийн талбай байна. Газрын дээсний талбай байна. Явган алхалтын зам байна. Спорт заал байна. Хоккейн талбай байна. Ингээд яг бүтэн спорт цогцлбор ийм амралтын гоё цогц үйлчилгээтэй ийм амралтын газар юм байна. Тэгээд мэдээж одоо юу гэдэг энэ Говь Resort спорт цогцлборт бол за зочин буудлын өрөөнүүд байгаа, хаус байгаа, гэр байгаа, мини хауснуудтай та хүснээрээ ингээд сонгоод амарч болох юм байна. Та бидэд бас удахгүй очиж амраад та хэдэд бас гоё яг орчин дээрээс нь бас юу байна дүрстэй гоё мэдээлэл үзүүлнэ. Тэгээд ер нь бол одоо ингээд өрн дулаан цаг болж байна. За нөгөө хамт олонны зуны спорт өдрөлөг. За хамт олонныхоо зугаалга, найзуудын амралт, за ургийн баяр өөр юу гэдэг те маш гоё ийм баяр хийвэл Говь Resort спорт цогцлборт та хийж болно. Ялангуяа спорт өдрөлөг дээр бол бүх төрлийн спорт талбайнуудтай ийм амралтын газар байгаа. За мэдээж бисрэг наадам байж болж нэрээ тийм бисрэг наадам, ургийн баяр те ангийнхны төгсөлтийн ой гэд олон гоё баяруудыг эднийд хийж болно. Ерөөсөө дарахын явах замд гэдэг чинь яг Сүхбаатарын талбайгаас 42 км явбал Говь Resort спорт цогцлборт очиж. За утасныхын дугаар 9918 40 72 9918 40 72 95 95 25 67 гэсэн утас байна. 95 25 67. За ингээд 6 сарын эхний 7 хоногт талын салхи 2026 мотосонирхогчдын олон улсын фестивал Говь Resort цогцлборт болох нь байна. Та тийшээ очиж гоё мотоциклийн гоё фестивалд оролцож болох нь байна шүү. Гэтэ тэр нь ингээл яваад байсан. Өөрөөр хэлбэл за мэдхгүй нэг юм ямар ч л байсан нэг юм үл мэдэгдэх, харагдах. Гэтэ агуу тийм хүч байд. Бидний бүх юмыг захирддаг. За. Тэгээд тэр нь бид нар одоо юу гэдэг өргөл бүх юмаа одоо өгдөг барьцдаг. Тийм нөгөө төсөөлөл хүн төрөлхтөнд өмнө байсан байхгүй юу? Тэр чинь угаасаа хүний төрөлхийн өөрийнх нь нөгөө ургуулan бодох, сэтгэх тэр чадвараас нь үүсээд байгаа. Дээрээс нь тэр ингээд яваад байх байсан бол яваалах байсан баг. Одоо ч гэсэн явж байгаа л да угаасаа бүх төрлийн шашин ингээд алга болчихгүй байгаа л шүү дээ. Тэгэхээр тийм төсөөллийн тийм одоо ямар нэгэн эзэн бүтээгч одоо энэ ертөнцийн одоо цаад шалтгаан болоод байгаа юм байна уу? Тэгэхээр нэг тийм юм одоо бид нар дотроосоо төсөөлөгч юм уу яа гэдэг нэг уусаа байна гэж ойлгоод тэгээд шүтэн бишрээд яваад исэн байх. Дээрээс нь одоо хүн төрөлхтөн соёл иргэншил хөгжихээ явцад бас шинжлэх ухаан хөгжөөд эхэлсэн. Шинжлэх ухаан хөгжөхдөө эхлээд нөгөө одон орон байгаль янз бүрийн юм хөгжөөд байгаль судлал хөгжөөд ялангуяа нөгөө нэг тариал ногоо мэдээж ихлэ тарьж тэгж хүн амьдрах гэдэг. Тэрийг зөв тооцоолохын тулд үерээ сэргийлэхийн тулд одон орныг тооцоолоод эхэлсэн. Тэгээд тоо хэрэг бий болж байгаа. Дээрээс нь нөгөө хаад одоо юу гэдэг тухайн улс орны хаад чинь өөрийн гэсэн эд хөрөнгөө одоо тоолох хэрэг гарна, тооцоолох хэрэг гарна, хадгална тий. Тэрийг одоо хуваарлна гэдэг ч юм. Тийм хэрэгцээнээс ингээд
нэг оюуны хэрэгцээ хөгжөөд таны мэдхүүн чадвар бас давхар хөгжиж явчих. Дээрээс нь хүн одоо хүн л болсон юм хаад хаад ноёд бол мэдээж өвдөн зовно. Тэрийг яаж имжлэх вэ? Ирүүлтэй зүгээр ийм домоор биш үү? Яг бодитоор яаж имжлэх гэдэг чинь бас өгүүлчмээргүй шүү дээ хааныгаа тийм ээ. Тиймэрхүү байдлаар ингээд нөгөө шинжлэх ухаан бас давхар хөгжиж явчих. Тэгээ тэндээс юу үүссэн бэ гэхээр би бас давхар философийн үүсэл дээрээс нь нөгөө кодын тухайн ойлголтын үүслийг хөгжлийг ингээд ярих гэдэг нь энэ багхгүй амар оршилттой болчиход байна уусараа. За тэгээ ингээд товчлох гээд үзэх юм бол ер нь энэ хоёр хүчин зүйл чинь нийлээд ирсэн чинь. За ерөөсөө энэ оршин байгаа энэ ертөнц байгаль ертөнцийн маань цаана байгаа учир шалтгааныг бид нар зүгээр нэг хялбарчлаад нэг юм бурхан ч юм уу нэг юм ертөнцийн эзэн бүтээгч нэг мундаг хүч байна гэж тийшээгээ бүх юмыг тохоод яхаа ер нь тэр нь бол илүү эргэлзээтэй юм байна. За бид нар одоо нэгэнт шинжлэх ухаан ингээд хөгжөөд бас эрүүл ухаан хөгжөөд ингээд яваад ирэхин цагт ер нь юмны цаана байгаа энэ оршин байгаа бүх юмны цаана байгаа тэр одоо анхдагч шалтгаан нь ямар нэгэн хүний ойлгож болох нэг зүйл байж болох юм биш үү? Заавал бид нар зүгээр нэг таньж мэдэхгүй нэг юмыг нэрлэлчээл тэнцээ бүх юм хариултаа тэрэнд нь бүгдийг чигчээл тэр л мэдж байгаа тэр л бүгдийг мэддэг гэд ингээд тарих амар суугаад байвал суугаад л шүү дээ. Угаасаа яваад байвал яваад. Гэтэл тэрний учир шалтгааныг бид нар өөрсдөө ойлгож ер нь чадах юм уу? Чадах юм бол бид нар оролдоод үзье. Юу байж болох вэ? За оршин байгаа бүх юмны байгаагийнх нь шалтгаан нь тус бүрийнх нь шалтгаан биш. Ерөөсөө энэ бүх юмыг оршин байлгаад байгаа тэр одоо гол шалтгаан юу юм? Энэ ертөнцийг байлгаад байгаа тийм ээ. За гэдгийг илүү рационалны ухаалаг одоо живэт хоёр зүгээр ингээд яриад одоо юу гэдгийг үзэл бодлоо илэрхийлээд оюун ухаанаа ажилуулаад сууж штэ. Яг тэрэн чиг л хүнд байгаа тэр одоо гол хэрэгсэл болох оюун ухаан ойлгомжтойгоор тэрийг тайлбарлах боломжтой юм уу? Тэрийг ер нь ухаж ойлгох боломжтой юм уу гэдэг үүднээс нь хандаж үзье гэдэг хандлага чинь өөрөө философи буюу энэ шинжлэх ухаан гэдэг юм чинь үүсэх шалтгаан болж байгаа байхгүй юу? Тийм учраас философи шинжлэх ухаан хоёр хамтдаа ингэж холилдож үүссэн шалтгаан нь энэ бодит ертөнцийн юмс үзэгдлийн цаад учир шалтгаан нь тэр тэнгэрлэг юм байгаад байгаа юм уу? Оюунлаг юм ойлгомжтой энэ байсан юм уу гэхээр тийм юм байгаад байгаа юм уу? Тэрний учир шалтгааныг олж үзье л да гэд хайгаад эхэлж байгаа байхгүй нөгөө философчд маа. Тэр үед эртний грект бол философууд бол эрдэмтэд байсан байхгүй адилхан л зүгээр судлаачд байсан байхгүй. Тийм учраас тэр шалтгааныг олж хаяа гэж одоо шийдснээс болоод ер нь философи эхэлсэн гэж ер нь баг хэлж болно. Тэгээ хамгийн энгийн нөгөө бид нар ярьдаг ш генин материалистүүд энэ төр гэж яриад байдаг нөхдүүд чинь тэр үед үүссэн. Бид нар яасан бэ гэхээр энэ байгаа юмсын цаад шалтгаан нь ер нь юу юм биш үү? Одоо ус юм биш үү? Усгүй бол юу ч амьдрахгүй шүү дээ гэдэг ч юм уу те. Ус байгаа цагт л одоо амьдрал биш дээ. Тэгээ ус л байж ээж ус бий болж ижил энэ усгүйгээр юм амьдрч чадахгүй ч бүх юмний цаана ус байна. Эсвэл шороо байна, газар шороо байна. Эдгээр чи эсвэл хоорондоо нэгдэг юм байна гэдэг ч юм уу. Тэгээ ингээд тайлбар хийх гээ яваад исэн чинь сүүлдээ тэр нь илүү хийсвэр одоо тэр нөгөө тэр төвшнөөсөө илүү гүнзгий хүн сэтгэхэд эхэлж байгаа байхгүй. Нэг нь санаа хийлэнгууд нөгөөх нь яагаад ийм байж болохгүй ингээд бие бинийгаа үгүйсгээд ингээд мэтгэлцээд гэдэг ч юм уу оюуныхаа одоо юу гэдгийг шанцыг сориод ингээд мэтгэлцэж явах явцад улам зүгээр нөгөө энгийн байсан ойлголт чинь гүнзгийрээд яваад байгаа байхгүй. Тэгээд тэр явцад бол тэр одоо энэ Платон, Аристотель гэдэг нөгөө л нэг мундаг хоёр философчд байна бас өөр өөрсдийнхөө саналыг гаргаж ирсэн. За тэр саналууд нь ер нь бол одоо тэр дундад зууны үеийнч болон баг одоо саяхны хүртэлх энэ одоо шашны үзлүүдийн шашнуудын гол нөгөө теологийнх нь буюу шашны философийн онол нь суурь нь болж өгч чадсан. Тэр нөгөө философи санаанууд. Жишээ нь одоо Платон гэдэг нөхөр бол ерөөсөө энэ оршин буй бүх юмны одоо цаана нэг юм жинхэнэ ертөнц гэж нэг юм байна. Нөгөө хичээлдээ ирсэн шиг юм санаалаг нэг юм байна. Тэр хамгийн жинхэнэ нь. Тэгээ одоо юу гэдэг нь бүтээмэл, дуураймал нэг юм мөнх бус ертөнц байна гэдэг л хоёр хуваагдсан шүү дээ. Тэрэн дээр ингэж ярьж байхдаа мань хүмүүс демиург гэдэг нэг юм ойлголт хэрэгэлсэн байдаг. Тэр нь юу вэ гэхээр юм бүтээгч гэсэн үг. За тэр бүтээгч нь урлан бүтээгч байхгүй юу? Уул нь бол. Тэр бол урлан бүтээгч нь энэ ертөнцийн тэр одоо энэ бодит юмсыг одоо бий болгосон. Яг одоо энэ бодитоор нь бий болгосон юм бүтээгч одоо нэг нөхөр. Тэгээ тэр нь болохоор яг тэр хамгийн төгс төгөлдөр оргил тэр одоо юу гэдгийг хамгийн төгс санааныхаа дээр бол байж чаддгүй. Гэтэ одоо тэндээсээ санаа аваад бодит ертөнцийг бүтээсэн нэг юм бүтээгч нэг юм
байд юм байна гэсэн санааг Платон анх гаргасан байдаг. Ааха. Нөгөө шашны одоо юу гэдгийг Христийн шашны онлоос өмнө. За дээрэс нь ерөөсөө энэ ертөнцийн эзэн буюу юмс үзэгдлийн цаана байгаа шалтгаан нь ийм санаалаг хийсвэр нэг зүйл байх хэвээр гэдэг санааг бас тэнд гарч ирж байгаа Платон дээр. Ерөөсөө хамгийн төгс төгөлдөр бөгөөд хамгийн жинхэнэ бодиттой юм чинь ийм санаалаг хийсвэр нэг тийм зүйл байх юм байна. Тэр нь илүү бодиттой юм байна гэж. Тэгээ тэр энэ санаа чинь сүүлдээ бүр юун дээр Ницше дээр хүртэл нөлөөлж байгаа байхгүй. Ягаад гэвэл бид нар яг энэ санааг бүр одоо Платоны энэ санааг ертөнцийг ерөөсө хоёр хуваагаад нэг төгс ертөнц төгс бүс ертөнц гээл энэ явдал маань сүүлдээ нөгөө массын төвшөнд очиод ирсэн чинь бүр утгаа алдаа тэр төгс ертөнц чинь зүгээр л биелэгдэшгүй худлаа мөрөөдөл байсан болж таарад явцсан байхгүй. Ницше дээр бол бүр явцуурсаар байгаа сүүлдээ нөгөө шашны тэр үзлийг утгагүй болгоо хийцэн гэсэн үг байхгүй. Одоо философи үзлийг. Ницше дээр бол тийм болж байгаа. Тэр үедээ болохоор тэр бол супер санаа гэж байгаа байхгүй. Эртний гректэй бол бүх юмны цаана жинхэнэ бодит одоо санаа гэж нэг юм байна. Тэрний ачаар юм оршин байдаг. Тэгээ тэр бүх санаануудыг нийлүүлсэн нэг юм ерөнхий одоо мундаг одоо санаа бол тэр сайн сайхны тухай санаа. Яг одоо юу гэдэг нар шиг ингэж гэрэлтүүлж бүх юмны оршин байх шалтгаан болж идэв энэ. Өөрөөр хэлбэл энэ одоо яг яс юмн дээр бид нар одоо Годын тухай ярихгүй байгаа ч гэсэн Год гэж юу юм бэ гэдэг нэг хийсвэр ойлголтын одоо юу гэдэг рационал үндсийг нь бий болгоод байгаа байхгүй. Тэгсэн чинь дээрэс нь Аристотель хэлж байгаа. Платонтойгоо жоохон ялгаатай. Цаадахчин болохоор юм бүтээгч гэж ярихгүй байгаа. Зүгээр оршин байгаа юмыг ингээд бүх материалыг оршин байгаа юмс одоо хоёр юм зүйлээс бүтдэг юм байна. Нэгдүгээрт материалыг байх хэрэгтэй юм байна. Мэдээж. Тэгээд материалыг юм чи ямар нэг хэлбэртэй байх хэрэгтэй. Хэлбэргүй матери гэж угаасан байна. Бүх юм хэлбэр дүрстэй байж таарна шүү дээ. Хэрэв материалыг юм бол өөр ингэсэн хэлбэртэй. Ийм хоёр суурьтай байх юм байна. За тэгээд энэ хоёр салшгүй юм байна. Угаасаа зуршмал бие биенээсээ сална гэж байхгүй. Одоо буддийн ойлголтоор бол тэр чинь дүрс гэдэг ойлголт байхгүй. Материалыг бүх юмыг дүрс гэдэг байхгүй буддизм дээр. Энэ үхэн тэгэхээр. За тэгээд ингээд ертөнцийг ингээ хоёр хуваачих юм бол хамгийн юу гэдгийг энэ яг гэхдээ энэ бодит ертөнцид бол тэгж дан хэлбэр гэж байх боломжгүй. Дан матери бас байх боломжгүй. Гэтэл дан матери одоо дан хэлбэр ер нь байх боломжтой юм уу гэхээр одоо ганц тэр цэвэр форм гэж нэг ойлголт байна. Тэр цэвэр форм л одоо дангаараа байж болно. Тэр нь одоо өөрөөр хэлбэл бидний одоогийн одоо Год гэдэг ойлголттой илүү төстэй. Яг бол ямар ч хэлбэр материалын хэлбэрээ олоогүй. Гэхдээ цэвэр форм. Ер нь форм гэдэг хэлбэр нь юутайгаа илүү төстэй, юуруугаа илүү ойрхон байх гэхээр нөгөө оюун ухаанд танигддаг, зөвхөн оюун ухаанаар илэрхийлэгддэг. Тэрүүгээр танин мэдэгдэх боломжтой. Тийм одоо хамгийн хийсвэр зүйлийг хэлээд байгаа байхгүй. Тэгээд одоо энэ оршин байгаа бүх юм чинь бас оргуу хоосноос бий болох боломжгүй. Зүгээр байх боломжтой нөхцлөөсөө юм бий болохлээр бий болдог. Тэгэхээр яадгүй гэхээр энэ ертөнцийн чинь ингээд эц төгсгөлгүй нэг нь нөгөнөөсөө үүсээд ингээд яваад байна. Гэтэл эн чинь бас явсаар агаад эцсийн дүндээ нөгөө энэ юуных нь шалтгаан бэ гэж шалтгааныг нь хайгаад ах юм бол ямар нэгэн байдлаар дуусчил таараа гэж байгаа юм. Эцсийн нэгцийг нь анхдагч одоо хөдөлгөгчний хүч байх хэвээр. Тэр хөдөлгөгч хүч нь одоо англиар бол unmoved mover гэж байгаа. Өөрөө хөдөлдөггүй. Гэхдээ бусдыг бүх юмны хөдлөх шалтгаан нь болсон, анхдаг шалтгаан нь болсон тийм нэг зүйл байхаас өөр зам байхгүй гэж хэлж байгаа. Логикоор. Тийм бай. Тийм хязгааргүй яваад байна. Тэгэхээр тэр тийм юмны утга учир бол олдохгүй. Эц төгсгөл нь олдохгүй. Гэтэл энэ ертөнцийг харахаар эхлэлтэй төгсгөлтэй. Энэ зарчмаар авч үзэх юм бол энэ шалтгааны чинь гинжин сүлжээ явсаар хагаад нэг цэг дээр очино. Тэр цэг нь юу байх вэ гэхээр анх бүх юмны одоо үүсэх, хөдлөх, бүх юмыг байгаагийнх нь бүх юм анх хөдөлж эхлэхий шалтгаанаа тэр хөдөлгөгч болчиход байгаа байхгүй. Тэр бол ерөөсөө unmoved mover гэдэг нэг юм байх хэрэгтэй юм байна. Тэр байж ич л бусад бүх юм хөдлөх боломжтой учир шалтгаантай байх юм байна гэж тайлбарлаж байгаа. Тэгээд тэр одоо хөдөлгөгч нь юу гэдгийг одоо логик ёсоор шүү дээ тайлбарлах юм бол мэдээж цэвэр оюун ухаан шиг юм байх юм байна. Тэр юу хийх вэ гэхээр бусад юмыг хийхгүй, бусад юмыг үзэж харахгүй зөвхөн өөрийнхөө оюун ухааныг өөрөөгөө бясалгаад байж явах хэрэгтэй юм байна гэсэн нэг тийм хийсвэр санааг нь өгч байгаа. Эдгээр ч өөрөө ингээд God гэдэг ойлголтын гол үндсэн юунууд болж өгч байгаа байхгүй.
танин мэдхүн суурь ямар зүйл байх ёстой юм бэ? Энэ God гэдэг юм чинь. Одоо нэг гол үндсэн суурь санаа нь юу вэ гэхээр яг энэ хоёр дээр тулгуурлаад Платин гээд манай эртний бараг 2 3 дугаар зуунд энэ одоо Платоныхоо шавин байсан, тэрийг шүтдэг байсан нэг нөхөр. Юу гэсэн бэ гэхээр энэ бүх юмсын одоо ертөнцийн одоо гол шалтгаанаа нь the one буюу одоо нэг ганц л юм байна. Энэ ертөнцийн тэр ертөнцийг бүр илүү хийсвэр мань хүн хэлж байгаа. Энэ ертөнц дотроо байдаг зүйл биш. Энэ ертөнцийн гадна байдаг зүйл байх хэрэгтэй. Яг л энэ ертөнцийн дотроо байчих юм бол адилхан бидэртэй адилхан хэмжигддэг болчих гээд байна. Орон зайтай цаг хугацаатай болчих гээд байна. Тийм байна. Тэрнээс гадна байх хэрэгтэй ямар нэгэн зүйл байх хэрэгтэй. Чанад. Тэгээ энэ ертөнцийн чанад байдаг цор ганц тэр нэг зүйл байна. За. Тэгэхээр энэ санаанууд чинь өөрөө нийлээд тэр God гэдэг ер нь хийсвэр хамгийн одоо юу гэдэг абстракт ойлголтын суурь метафизик буюу одоо гүн ухааных нь үндэс нь болчихно гэсэн. Тэгвэл юу юм ойлголтууд дээр тулгуурлаж бий. Би Библи уншижсэн байхгүй. За Библи уншижсэн тэ сүмд айгу итгэвтэй явдаг байсан. Тэ одоо протестант шинэ том байхгүй. Тэгтээ нэг тийм одоо яг нэг өгүүлэхэд учиргүй ингээд одоо сүмдээ яваад маваад ингэхгүй. Ковидоос очирөөс явахгүй байна. Тэгтээ Библи уншиж байхад надад би ингээд нөгөө өрнийн одоо сэтгэлгээний суурь соёлыг Библиэс харах юм бол тэрэн дээр чинь яг ингээд нэг ихэнд бурхан байсан гэдэг аахгүй юу те. Ихэнд бурхан байсан гэдэг тэгж байгаа. За энэ шашныхын тухай яриад байгаа биш. Ихэнд бурхан байсан гэдэг нь айгу нэг дүр сонирхолтой. Тэгснэ бурханаа өөрийгөө тодорхойлохдоо Библи байдаг гэдэг нэг үг байгаа. Тэгснэ бурхан бол эхлэл байхгүй төгсгөл байхгүй. Тэгжсэн хэмжигдэхгүй. Ямар ч цаг хугацаа байхгүй. Гингууд нэг бодлоо айгу утгагүй юм шиг. Утгагүй юм шиг тий. Үнэхээр утгагүй. Одоо юу гэдэг энгийн ухамсараар харах юм бол ингээд амар утгагүй. Хоёрдугаар энгийн ухамсараас бас бодоод ингээ хөөгөөд явхлаэр тийм байхаас өөр замгүй төрж байгаа. Яг гэвэл энэ ертөнцийнхөө хэмжүүрээр хэмжигдэх юм бол энэ ертөнцтэйгээ адилхан хэмжүүртэй бидний хэмжээний нэг юм бүтээгдэхүүн болчих гээд байгаа байхгүй юу? Нэгдүгürt тийм. Тэгэхээр бидний хэмжүүрээс давсан тэр биднийг бий болгож байгаа юм чинь нэгэд бидний бүтээсэн юм чинь. Бидрээс нэг давсан бүр цаадах тэр хэмжүүрт байдаг л тийм зүйл логикоор тэнд хүрэж байгаа байхгүй хүний бодол. Нэгдүгээр. Хоёрдугаар нэг юм хэцүү юм бурхны тухай одоо бодож ярилцахад цаад болдог бас нэг сонин хүчин зүйл нь юу вэ гэхээр антропоморф одоо юу гэдэг үзэл гэж хэлж болно. Мэргэжлийн нэр том яваа. Хоёр энгийн хүмүүст одоо тайлбарлах юм бол хүнчлэх гэх юм уу? Тий. Ямар ч одоо Godын одоо бурхны тухай ойлголтыг бид нар аль болох тийм хүнтэй төстөөгөр тайлбарлах гэж оролдог. Бурхан бол уучилдаг, өөршөөдөг, гартай, хөлтөө, нүдтэй, жигтэй тий хүн байдлаар. Тэрийг анх эртний грекийн Ксенофонт гэдэг философч тэгж хэлсэн баг. Хэрвээ одоо сармагчингууд бурхантай байсан бол өөрсдийнх нь тэдний бурхан тэдтэй төстэй байх байсан баг гэж. Сармагчтай төстэй. Бид нар ингээд тэр нөгөө Godын тухай, бурхны тухай ярихлаарэ Godд байдаг тэр хамаг одоо шинжүүдийг, зуршмал шинжүүдийг гэсэн үг шүү дээ, атрибутуудыг хүнтэй төстэй эсвэл хүний байж бол хамгийн супер чанаруудаар илэрхийлэх гэдэг. Ер нь тийм. Тэгээд ирэхлээр энэ ертөнцийн хэмжигдэхүүн болгож авч үзэх гээд байдаг тийм саад байна. Бидний өөрсдийнх нь. Тийм байна. Юмыг өөртөөгөө төстэй байдлаар юм уу төсөөгүү гэж таньж мэддэг бид нар хүний танин мэдхүү өөрийнх нь нэгсээр одоо чадвар байгаа байхгүй. Бурхныг тэгэж ингэж одоо юу гэдэм бэ? Хүний хамгийн за надаас хамаагүй дээр нэг юм бадгал байна гэж доош нь буулгаж ирэхгүй л тэр чи ойлгомжгүй болчих гээд. Нэгдүгээр ухамсарт ойлгомжгүй. Тий ойлгомжгүй болох гээд ингээд нөгөө төсөв хүн чи аягуулсан төсөөлөх гэж оролдог байхгүй. Тийм юм байна. Төсөөлөх сэтгэн бодох хоёр уул нь өөр байхгүй юу? Тийм үү? Тий. Энэ бүр одоо философийн бүр суурь зарчим. Эртний одоо бас л дахиад грек л очино. Одоо энэ нөгөө Аристотл, Платоноос жоох өмнөх. За. Нэг юм нөгөө Ахиллесийн одоо парадокс гэж нэг юм байдаг шүү дээ. Тий. Ахиллес хурдан мөртлөө яст мэлхийг гүйцэдэггүй. За. Яг тэгэхээр логикоор нь авч үзэх юм бол за яг та хоёр уралдлаа гэж бодъё тийм ээ. За чи хурдан гүйдгээр нь Ахиллес байж эхлээд мэлхийг гүйчих. Тэгээд дараа нь Ахиллес гүү. Тэгсэн ч гэсэн одоо Ахиллес бол гүйцэхгүй. Тэгээд нэг тийм парадокс үүдэг байхгүй. Яг тэгвэл мэлхий 1 см явхад Ахиллес тэр явах гэж байгаа сантиметрийн туулах хэрэгцээ гарна. Тэр хэрэгцээнд тэр туулах цаг хугацаанд нь нөгөө мэлхий чинь жоохон ч гэсэн урагшилсан байна. Тэр хугацааг нь туулахын тулд Ахиллес чинь тодорхой хугацаа шаардна. Тэр хугацаанд нөгөө яст мэлхий чинь дахиад урагшилсан байна. Тэгэд ингээд логикоор хөөх юм бол нөгөө нэг яг бодитоор уралдаж байгаа тэр хоёрыг логикийн хувьд гүйцүүлж чаддаггүй байхгүй. Тэр зарчим яг ямар зарчим бэ гэхээр
бид нар юмыг ингээд төсөөлөхөд амархан төсөөлчдөг. Хурдангүйгээр явчих юм биш үү? Тий. Логикоор нь юмыг хөөх юм бол төсөөлөх аюул аргагүй хэцүү байдаг. Тийм бай. Тийм учраас нөгөө бодол юу гэдэг ихэнх нөгөө математикийн томьёол энэ төр чинь зураг гэхээсээ илүү зүгээр л томьёо байдаг болохоос төсөөлөгдөг юм байдаггүй шүү дээ. Тий. Тэгэхээр тэр хоёрыг хүмүүс ялахгүй учраас төсөөлж чадахгүй байгаа юм чинь энэ чинь болохгүй шүү дээ гэдэг. Гэтэл тодорхойлтын нөхцлөөр бид нар зэрэг цээжлээд ч юм уу хилчиж болдог. Хийсвэр юм чинь тий. Одоо юу гэдэг одоо матери гэдэг бол одоо юу гэдэг хүний мэдрэгт өгдөггүй ч гэсэн хүнд одоо тань мэдэгддэг ямар нэгэн байдлаар тийм зүйлээ гэдэг нэг тодорхойлт өгчлөөр хүн тэрийг зүгээр цээжлээд ч юм уу зүгээр өгүүлбэрээр хилчдэг. Яг юу төсөөлж байгааг ингээ айгүй чинь төсөөлөх боломжгүй хийсвэр юм баггүй. Хийсвэрийн хийсвэр. Тэгэхээр тэр хоёр юуг салгаж ойлгохгүйгээр холиод идэг дээр холиод идэг учраас одоо энэ годын тухай амар хийсвэр ойлголтын дээр үнэхээр ингээд хүндрэлтэй очирдаг. Тийм байна. Тийм учраас хүн нэгдүгürt ингээд готыг төсөөлмөр байгаад идэг. Ингээд амьтан болгоод хүн болгоо тий ингээд хармаар байгаад идэг. Гэтэл болдоггүй. Одоо уул нь бол амар хийсвэр юм байгаа байхгүй. Тийм учраас христийн бас нэг хажуутлынх нь шашин исламын шашин яг адилхан. Одоо бараг библийг 70-80% копи хийсэн тийм шашин багхгүй бараг. Нөгөө Кораныг нь харах нэг гаралтай гэж тий. Тэгээ тэд нар яадаг вэ гэхээр одоо God болон Мухаммед хоёрыг бол ямар нэгэн байдлаар дүрсийг харж болохгүй. За зэрэг одоо дүүслэх боломжгүй бүр харин ч бүр хориоц иртэй. Бүр хориотой. Наад чинь дүүслээ зураг одоо ямар сандаа Европынхан чинь тэгдэж шүү дээ. Мухаммедийг та нар дүрслэлээ. Зургийг бит одоо тавилаа гэд юу яа. Хоорондоо маргадаг. Мухаммедийг бодит хүн биттэй. Тэг хүн байсан. Тийм хүн байсан. Гэтэ тэрийг ингэ төсөөлж болохгүй. Энэ бол бидийг одоо бараг бурхны хэмжээнд аваачих дээдэлдэг тийм мундаг хүн. Гэтэ тэрийг төсөөлж болохгүй. Годыг ч гэсэн ямар нэгэн байдлаар илэрхийлж болохгүй. Тэрийг зөвхөн хийсвэр ганц л одоо нэгийн тоо гэдгээр л илэрхийлж болно үхээс. Одоо өөрөөр одоо тэрийг ингэж ямар дүрслүүлэх боломжгүй гэдэг. Тэгээд ирэхлээр хүн чинь нэг илүү нэг тийм одоо хийсвэр тийм далдын мундаг хүч байна гэдэгт одоо юу гэдгийг бодлороо итгэж эхэлж байгаа байхгүй. Тэгвэл хүний төрөлхийн өөрийнх нь мөн чанар нь болохоор төсөөлөхгүй дүрслэх гээд ингээд оролдоод идэг. Тэр нь болохоор одоо ойлгоход нь айгүй саад бэрхшээл болдог. Төсөөлөгдөхгүй учраас. Одоо чи бодлоо. Энэ оршин байгаа бүх юмс үзэгдэл орон зайд байдгүй байдаг, цаг хугацаанд байдгүй байдаг. Тэгдэг. Гэтэл God чинь энээс чанад гэдэг ихлээр яа төсөөлөх юм бэ хүн? Үнэхээр утгагүй юм байна. Тий. Одоо орон зайг нь өөрийг нь бий болгосон. Цаг хугацаанаас ангид ихлээр яаж хүн төсөөлөх юм бэ? Цаг хугацааг өөрийг нь бий болгосон гэхлээр бүр ингээд сонир болчих жоог. Яаж хүн төсөөлөх арга байхгүй. Тэрийг нэг христийн философч Боэц явахаа та. Анселм чүлүү. Тэгж байгаа. Бурхан гэдэг бол ерөөсөө хүний төсөөлж болох хамгийн дэд хэлбэр. Одоо бодож болох тэрнээс илүү бодож болохооргүй тийм зүйл гэж байгаа. Хийсвэрийг тов. Нөгөө Годын талаарх томьёолол чи өөрөө ингээ хийсвэржээд бүр ингээд амар хийсвэрж яваад байгаа хгүй. Байж болох бодож болох хамгийн тэрнээс илүү бодож болохооргүй тийм зүйл гэхэлэр юу гэж ойлгох юм? Тий. Тиймэрхүү байдлаар ингээ бүр ингээ томьёол нь хийсвэржээд эхэлж байгаа. Годын талаарх. Тэгээд дээрэс нь одоо энэ орон зай цаг хугацаанаас ангид байна гэдэг бүр бас зуршмал шинж байна. Яг гэвэл энэ цаг хугацаанд ямар нэгэн эхлэл дээр байх юм бол эхлээд би байсан гэдэг чинь одоо эхлээд анх бурхан үүссэн гэсэн үг бас биш байгаа байхгүй юу? Тийм байх. Угаасаа байсан байхгүй. Угаасаа байна гэдэг чинь өнгөрсөн ч байна, ирээдүйд ч байна, одоо ч байна, ер нь байсаар байдаг тийм л юм хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бурхан одоо тэрий чи яах юм байдаг гэж хэлнэ. Тий. Тэгээд тэр чинь анх үүссэн болох юм бол цаг хугацааны нөгөө юунд ороод ирчих байгаа байхгүй хэмжүүрт. Анх эхлээд тэр үүссэн. Нэг хэдийгэл тэрийг үүсгэсэн болж байгаа. Тийм учраас угаасаа тэр нь байсан болж таарах гэдэг. Үүсээгүй. Яагаад гэвэл одоо юм үүсгэх гэдэг шүү дээ. Оршихуйг үүсгэх гэдэг. Тэгэхээр угаасаа байсан зүйл тэгсэн мөртлөө энэ одоо юу гэдгийг ертөнцийн хэмжүүрээр хэмжигдэх тийм зүйл биш. Орон зай цаг хугацаанд баригддаггүй. Тэгэхээр ингээд бүр хийсвэрийн амар хийсвэр нэг тийм ойлголт бий болчих. Тэгсэн мөртлөө тэрийгээ бид нар шүтдэг. Тэгээ хайрладаг. Тэгээ тэрийг шүтгэхгүй бол одоо нүгэл болдог юм уу те. Ер нь одоо бурхан бид нэр өөрийгөө шүтүүлэх гэж л ингэж одоо өөртөө ингэж юу яасан. Бидний бүтээсэн. Тэгээд тайлбарладаг. Тэгээд тэгэхээр энэ God гэдэг тухай ойлголт чинь сүүлд айгүй хийсвэржээд эхэлж байгаа. Тэгээ хийсвэржээд ирэхлээр ингээд
бүр нөгөө нэг юм теологийн асуудал болоо явж байгаа байхгүй. Мэргэжлийнхний зөвхөн ярьдаг. Гүнзгий судалсан, шашныг гүнзгий судалсан тийм хүмүүс бурхныхаа тухай маргадаг, мэтгэлцдэг тийм түвшин рүү авч байгаа. Христийн соёлыг ч гэсэн тэр түвшинд авч байгаа. Бусад шашны одоо исламын болон буддийн шашны одоо тэр Godын тухай асуудлыг ч гэсэн хийсвэр түвшинд авч байгаа. Гэхдээ яг буддизмд бол энэ чинь яг манайхны юм God бол биш тийм тэр шал өөр асуудал яригдана. Тийм учраас тэр монотеист шашнууд дундаа Godын тухай асуудал чинь бүр улам тийм хийсвэр философи асуудал бол явж байгаа юм. Тийм байна тий. Тэгтээ тэгвэл тэгээд зүгээр ингээ нэг юм саяны тэр нэг юм бурхан гэдэг байгаа тэр нэг юм за оюуснаач гэдэг юм уу те одоо юу гэдэг юм тэр нэг юм анханасаа байсан хизээч одоо юу гэдэг юм дээ эхлэл байхгүй төгсгөл байхгүй угаасаа байсан тэгээд цаг хугацаа орон зай дэмжигдэхгүй гэхээр тэр утгагүй тэр нэг юм сонин одоо юу гэдэг юм дээ тэр нэг зүйлийг бид нар тэгвэл аваачаад одоо бол зүгээрстэй муухайгаар хэлвэл дайралд оромжилсан юм биш үү гэж. Тий. Бүр одоогийн нөхцөлд бүр арай дэндүү доош. Бүр сүултээ ингээ хийсвэржээд нөгөө жоохон философи хэллэгээр бол хүнээсээ ирэхлээр хүнээс хөндий болоод ирэхлээр нөгөө одоо шүтэн бишрэх тэр нэг тийм утга учир нь байхгүй болоод эхэлж байгаа байхгүй. Тий яг тийм бэ. За ястаа тэр чинь юу ямар логик дээр аваач ирэхлээр нөгөө Ницшегийн одоо бурхан үгсээ гэж тэр байхгүй. Яагаад тэгэхээр энэ нөгөө амьдралын энэ баахан нүгэлтэй ертөнц энэ амьдралыг ерөөсөө одоо хамгийн муу мухай хамгийн нүгэлтэй байдлаар нь илэрхийлж байгаа байхгүй. Тэгээ нөгөө ертөнц болохоор хамгийн сайн сайхан. Тийшээ л одоо тэмүүлэх ёстой. Тэнд л хамгийн сайн сайхан байна гэд хоёр хуваагаад тэгээ тэнцээстэй байдаг гэд ингээд олон одоо юу гэдэг 100 жил ингээд номлоод ирэхлээр тэр чинь нөгөө нэг биелэгдэшгүй нэг тийм үлгэр маягийн болоод сүүлдээ үлгэр болоод ирэхлээр тийм итгэхэд айгүй шаардлагагүй юм хэцүү. Тийм юм болоод ирэхлээр нөгөө Godын тухай бидний нөгөө нэг төсөөл одоо бол байхгүй болсон. Одоо ийм одоо God бол хийсвэр God бол одоо God биш ээ. Үгсэн гэж ойлгох хэвээр. Тийм учраас God бол үгсэн гэж нөгөө нэг илүү соёлын талаас нь яриад байгаа байхгүй Ницше бол. За. Түүнээс тэрийг бид нар одоо ингээд нөгөө нэг шууд утгаар нь юм устгаад алдсан эсвэл тэрний тухай одоо ойлголт байх ёстой гэсэн үг биш. Тэр нөгөө Есүс Христийг цовдлаад алдсан тухай бол биш. Биш. Ницше бол харин ч бүр өөдрөгөр харж байгаа. Бидний энэ ертөнцийн чинь нөгөө нэг байнга нүгэл хийдэг, нүгэл хилэнц хийдэг, муу муухай хамгийн тэр сул дорой давамгайлдаг тэр ертөнц биш. Энэ ертөнц чинь харин жинхэнэ бодтой нэгдүгээр жинхэнэ ертөнц. Энэ ертөнцид бид нар зөвхөн нүгэл хийхээс гадна буян хийдэг. Зовхоос гадна бас хаяа жаргацдаг. Ийм бодтой жинхэнэ ертөнц байна шүү дээ. Тэгээ энэ ертөнцийг бид нар зөвөр үнэлэх ёстой болохоос биш. Энэ ертөнцид хамгийн сул дорой байдаг тийм хүмүүсийг бид нар дээш нь өөд нь өргөөд дээш нь гаргаад тэгээд хамгийн одоо юу гэдгийг хүчтэй чадaltaй авьяастай тэр хүмүүсийг муу мухай та нар бусдыгаа даралдаг, доромжилдаг те одоо юу гэдгийг нүгэлтэн гэж ингэ доош нь хийгээд байгалийн нөгөө нэг юм юу хиймтэй баланс, байгалийн зам ёсыг алдагдуулаад байгаа маа энэ христийн соёл гэдэг чинь. Уул нь бол байгалийн зам ёсоор яах юм? Хүчтэй энэ хүч өгөөдөлнө гоё нь муухагаасаа илүү юу илүү муухай нь гоёосоо муу юм муу тэгжил боддоор хэмжигдэн шүү дээ. Түүнээс муухай нь дээрээ гараад сайн нь доороо гардаг тийм юу гэдэг ёс бус юм гэж хаана байдгийг. Христийн одоо шашны ер нь хөгжлийн тэр процесс нь яванд ийм болгочоод байна гэдэг байхгүй. Тэрнээсээ болоод бүх утга учраа алдчихлаа. Тэрийгэж бид нар шүүлдэ бүр тоохоо болчтой гэдэг шалтгаан нь тэр. Тэгээ бурхан өгсөн гэдэг. Тэр үед бол хамгийн одоо юу гэдэг эртний үеэс хойш ингээд хөгжиж явсаар хагаад нэлийн өндөр түвшинд хүрсэн одоо Godын тухай ойлголт бол энэ Германы нөгөө Кант, Гегель дээр гардаг. Энэ бол айгүй хүнд боловч зүгээр товчоор хэлэхэд Кант гэж байгаа. Бидний танин мэдхүйн чадвар хязгаарлагдана л. Тийм учраас энэ God тушаа буюу сүнс энэ ертөнцийн эхлэлтэй юу төгсгөлтэй юу гэдэг ийм универсал асуудлууд чинь yes гэдэг хариулттай no гэдэг хариулттай хоёулаа өөрийн гэсэн аргументтэй. Тийм юу хэлж ийн гэхлээр бид нар энэ талаар аль ч талаас нь ярьж болно, аль ч талаас нь нотлчулна. Энийний талаар бид нар юу мэдэх юм айгу багтаа гэсэн. Энээс цаашаа бидний одоо оюуны танин мэдхүйн чадвар хязгаарлагдчихад байна. Бидний танин мэдхүйн чадвар тодорхой нэг хэмж үрээд хязгаарлагдчих, хэмжээ үрээд. Тэгээ тэрнээс цааш явж чадахгүй байна. Тийм учраас бид нар ингээд юу гэдэг Godын талаар ч юм уу одоо тушаагийн талаар ч юм уу, совилийн талаар.
ингээд нэг мундаг бүгдийг мэдэх бас чадваргүй шүү. Өөрийн гэсэн хэмжээгээ бид нар мэдэх ёстой гэсэн санаа хэлж байгаа. Кант болохоор. Гегл болохоор ер нь цаа чин Христ байсан шүү дээ. Бүр Иесусийн талаар ч гэсэн тий пастор хөгдөж өгүүл мөгүүл бичээд бас нэлээд юу яажсэн. Тэрэн дээр юу Гегл болохоор юу гэхээр нэг юм абсолют гэж нэг юм байдаг. За. Одоо туйлын дээд хэлбэр гэх юм ааш энэ. Хийсвэр оюун санаа ингээд байж идэг. Тэр бол ингээ байнгын хөдөлгөөнд оршдог. Хөгжиж явж илэрдэг. Тэгээд тэр нь юугаар илэрдэг? Одоо бидний хөгжлийн явцаар илэрхийлдэг. Угаасаа тэр чинь өөр ямар нэгэн байдлаар илэрчээдэг гэж байгаа байхгүй. Энэ бидний бүх нийгмийн хөгжил, байгалийн хөгжлийн процессыг илрээд, гарч ирээд тэгээд юу гэдгийг тэр нөгөө эсрэг тесрэгийнхаа хуулиар бие биенийгаа үүсгээд тэгээд дахиад шинэ шатнд гарч ирээд ингээд байнга тэр абсолют руугаа тэмүүлсэн тийм процесс байдлаар одоо тий хөгжил байдлаар ингэж дэвшиж явдаг гэж ингэж одоо тэгсэн мөртлөө бүх бодит байдлын одоо үйл явдлаар ингэж илэрч гарч ирдэг тийм зүйл. Өөрийгөө бас харуулж идэг зүйл. Шинэ үед болохоор жоохон тэр нөгөө Godын талаарх ойлголтууд бол ер нь бас янз бүрээр ингэж юу гэдгийг ойлгох гэж оролцсон тийм хандлагууд бас байдаг зүгээр амар гүнзгий санаа гаргаж ирээгүй ч гэсэн. Жишээ нь Спиноза болохоор ерөөсөө энэ байгаль ертөнц чинь өөрөө God юм байна. Бас тийм. Байгаль ертөнц чинь энэ сайхан төгс одоо төгөлдөр ертөнцийг бий болгоцсон юм байна. Энэ ертөнц чинь өөрөө энэ ертөнцийг шүтэн бишрэн гэдэг чинь Godыг ол шүтэн бишрэх юм байна. Тийм учраас энэ байгаль ертөнцөө шүтэн гэдэг чинь л тэр одоо бурхныхаа шүтэж байгаа хэлбэр. Энтергээд. Хандах хандлагууд жоохон янз бүрийн өөр болоод эхэлснээс биш. Нөгөө гүнзгий нөгөө онтологийн санаанууд нь болохоор одоо нэг тийм гүнзгий бол тэр нөгөө нэг Аристотель, Платон эднэрээс цаашаа бол гүнзгий яваагүй гэж хэлж болно. Тэгээд нөгөө дундад зууны үед чинь бүр ингээд юу хөгжөөд одоо энэ теолог те теолог хөгжөөд бүр одоо ертөнцийн эзний Godын оршихуйн онтолог нотлогоо гэд бүр 5 нотлогоо гаргаж ирсэн байдаг. Тэр нь яг хуу тэр Аристотель, Платон эднэрээс аваад юу яасан. Зэгцэлсэн нэг тийм үндсэн 5 санаа байдаг байхгүй. Яагаад ер нь God байх ёстой юм? Тэрний гол нотлогоо нь юу юм бэ гэж. Тэрийг би нэг товч зүгээр нэг дурдаад өнгөрөхийг бодъё. Сонирхолтой юм байна. Мэдээж энэ бүх юм одоо бүх зүйл хөдөлж байгаа. Би альтрын тэрийг заримаас нь ярьсан байгаа. Бүх зүйл хөдөлж байгаа гэсэн шүү дээ тийм үү? Хөдөлж байгаа. Тэр ингээд хязгааргүй байх одоо яваад байх боломжгүй учраас хөдөлгөөний эхлэл гэж байх хэрэгтэй. Тэр үднээсээ бурхан байхаас өөр замгүй гэж байгаа. Тэр хөдөлгөөний төгөл төр бурхан гэдэг юм нь эхлүүлсэн болох гэдэг. Тэрс бид тэр энэ хөдөлгөөч өөрөө эхлэхгүй. Тий. Тэгэхээр тэр хөдөлгөөн чинь бас нөгөө талаас нь харах юм бол юмны шалтгаан гэсэн үг. Нэг шалтгаан чи явсаар хагаад анх дагч шалтгаанд очно. Тэр анх дагч шалтгаан нь бол God юм аа. Байхаас өөр замгүй. Дээрэс нь аливаа юмс бол нэг бол одоо зайлшгүй оршдог, гарцаагүй, зайлшгүй орчин гэдэг чинь гарцаагүй байж гин гэсэн үг. Нэг бол боломжит байдалд оршин байдаг. Огт байхгүй байх гэж байхгүй. Гэтэл бүх юм байхгүй юу гэдэг бүх юм тийм боломжит нөхцөл байдалд бол бас байгаад чадахгүй. Нэг юм заавал зайлшгүй байх хэрэгтэй. Тэр зайлшгүй орших нь God юм аа. Тийм. God өөрөө бүр зайлшгүй оршихгүй болчиход байгаа байхгүй. Дээрэс нь аливаа нэг юмыг ингээд оршихуун ингээд юу гэдэг хэмжүүрээр нь хэмжих юм бол хамгийн дээд зэргийн одоо юу гэдэг жинхэнэ оршихгүй гэж юм байх хэвээр. Явсаар хагаад одоо би аль дээр нөгөө нэг жишээ гаргасан шүү дээ. Одоогийн энэ ертөнцийн бол хуурмаг дээдлийнх нь илүү төгс төгөлдөр тэгээд ингээд төвшнгөөр нь ярих юм бол бүр хамгийн төгс хэлбэр гэж нэг юм байх хэвээр. Тэр хамгийн төгс хэлбэр нь тэгвэл God байх хэвээр юм байна. Тэгээд 5 дахь тийм зорилго нь одоо 5 дахь тэр нотлогоо нь болохоор юу гэж байгаа. Юм болгон өөрийн зорилготой байх хэвээр. Тэр юмны зорилгын одоо хамгийн эцсийн зорилго бол одоо бас God байх хэвээр юм байна. Тийм үү. Тий зорилгогүй юм гэж ерөөсөй байхгүй. Эцсийн зорилго нь явж бид нар ер нь явж одоо юунд хүрэх гээд байгаа гэхээр одоо нөгөө нэг эсхатолог энтер гэдэг Христийн шашинд байдаг шүү дээ. Явсаар хагаад эцсийн шүүлтийн өдөр очино гэж. Буцаад явсаар хагаад эцсийн дүндээ буцаад God дээр очино гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр эцсийн зорилго бас биш God оршиж байгаа бүх юм оршин байгаагийн цаад эцсийн шалтгаан гэсэн үг байхгүй. Зорилго нь. Тэр утгаараа энэ God юм байна гэж. Дээрээс нь саяны миний нөгөө яриад байдаг ер нь тэрнээс илүү бодох боломжгүй
тэр зүйлийг л бид нар God гэж хэлж болох юм байна гэсэн тэр 6 дахь санаа бас байж болж байгаа. Тэгээ иймэрхүү нөхцөл одоо юу гэдгийг аргументээр God үнэхээр байхаас өөр замгүй юм байна гэж одоо нотлож байгаа байхгүй. Энэ бол философи талаас. Ааха. Тэгэж нотлоод гаргаж ирж болно гэсэн үг. Кант болохоор тий гэхдээ бас эсрэгээр нь нотлож болно. Тий байхгүй. Эсрэгээр нь бас байхгүйгээ нотлож болно. Гэт ингээд юу яа мэтгэлцэж болдог. Энэ талаар ингээ хязгааргүй маргалдаж болдог. Одоо жишээ зүгээр жаахан яриг жоохон хөнгөлөх гээд тий бүр амар хөнгөлөх гээд би нэг ингэж асууя. За тий зүгээр надад бол ихтэй сонирхолтой байсан. Бурхны талаар хизээч би ингэж одоо юу гэдэг философчтой ярьж байгаагүй байна. Бурхан гэж би дандаа л шашны санамартнуудтай Библи одоо юу гэдэг те ингээд буддизмны тэр нөгөө нэг бодмөрийн зэрэг мэрэг гэх иймэрхүү юм л халтар хутлаа уншиж ирснээс биш. Тий тэгэн гол зүгээр сонирхолтой байдлаар бурхан гэдэг тэр нэг юм одоо философийн Платоны Аристотелийн тодорхойлоод байгаа тэр нэг юм оршихуйч гэдэг юм уу тэр нэг юм одоо pure одоо нэг тийм цэвэр тунгалаг нэг юм энэ ертөнцид хязгаарлагдахгүй орон зай цаг хугацаанд хязгаарлагдахгүй тийм зүйлийг байгаа гэдээ ингээ нотлчих болно байхгүй гэдээ нотлчих болно гэхээр чиний зүгээс яг аль нь одоо юу гэдэг чи зүгээр ингээд энэ хоёрын аль нэгээр нь явуугүй байхгүйгээр нотлох гэж ухах уу эсвэл байгаагаар нотлох гэж ухсан дээр үү? Яг саяны наад одоо чиний асуултыг бол би сая өмнө ярьж ирсэн нөгөө нэг төсөөлөл хийсвэрлэл гэдэг хоёр зүйлийг сайн ялгаасай гэдгийг тодруулж альтруу би хэлсэн байхгүй. За. Яг тэрэн дээр наадах ч одоо ялгаа гарч ирнэ гэсэн үг. Ааха. Өөрөөр хэлбэл одоо саяны гоё ярьж ирсэн одоо философийн нэг юм сэдвийг чи шууд нөгөө нэг төсөөлж чи одоо хувьдаа энийг чи яаж төсөөлж ийн гэдэг рүү аваач шилжүүлж чинь гэсэн үг байхгүй. Хувийн. Наа чи уг нь ингээд хоёлаа ярьж явах явцад энэ цэвэр нөгөө нэг юм маргааны сэдв буюу одоо асуудлын сэдв болцсон явж исэн байхгүй хоёлаа. За тэгсэн чинь нэнгут ачи наадха хувьдаа юу гэж бодож ийн гэж шууд нөгөө нэг төсөөллийн ертөнц рүү аваач чинь. Тийм бай. Тий. Тэгэхээр тэр хувийн ертөнц миний хувийн ертөнц бол одоо миний зөвхөн хувийн одоо юу гэдгийг ядмаг төсөөлөл дээр л тулгуурласан байгаа. Дээрэс нь яг юм нөгөө хийсвэр юм бодол дээр ярих юм бол ингээд бодлыг ингээд хоёлаа хөгжүүлээд маргалдаад мэтгэлцээд явж болно. Энэ хоёрыг ялах хэрэгтэй гэсэн. Би хувьдаа одоо нэг хувь хүн би юу гэж төсөөлөх юм? Ерөөсөө энэ философи дээр гэдэг юм уу юу гэдэг философийн сэдвийн маргааны хүрээнд энэ яаж яригдах хэрэгтэй юм бэ гэдгийг. Тэгэхээр би одоо чи бол өөрөө надаас хувьяасаа асууж чинь чи хувьдаа юу гэж бодож ийн гэсэн үг баггүй наадах чинь. За хувьдаа би ингэж боддیں۔ Нэг чухал юм хэлэх гэж байгаа юм шиг. Ерөөсөө энэ ингээд орчлын ертөнц өөрийн гэсэн нэг юм одоо зүй тогтолтой. Зүй тогтолтой. Арай бүр ерөнхийгөөр нь төсөөлье заа. Зүгээр дэлхийг биш. Одоо галактик. Манай энэ бүр галактикуудыг бүгдийг багтаасан энэ multi universe гэж бодъё. Энэ ингээд өөрийн гэсэн юм зүй тогтолтой. Бүгд юм одоо юу гэдэг өөрийн гэсэн жам ёсны хуультай. За. Байгалийнхаа хууль захирагдж байгаа. Тэр байгалийн хууль чинь одоо юм материалын юм биш байхгүй. Тэ? Таталцлын хүч энэ төр гэдэг нэг тогтсон нэг юм байгаад нь шүү дээ. Тэгээ бүр ингээд энэ ертөнцийн чинь тэр тогтсон юм константууд гэдэг нэг физик дээр нэг юм байдаг. За тий. Тэр хөдөлдөггүй тийм үү? Энэ ертөнцтэй байх юм бол тэр бол яг тогтвортой. Тэр юу гэсэн үг гэхээр энэ ертөнц бол өөрийн гэсэн зүй тогтолтой хэм хэмжээтэй. Тэр зүй тогтол хэм хэмжээ гэдэг чинь одоо материалыг биш хийсвэрлэг зүйл байхгүй. Тэрийг бид нар яаж ийн оюуханаар тань мэдж шít. Тэгж ээ. Тэгэхээр нэг юм оюунлаг нэг тийм цаад нэг юм учир шалтгаан байгаа үед. Тийм байна. Тийм нэг тийм юм бол байхын үед байгаад байгаа. За нэг хоёрдугаар бидний энэ галактик байна тийм үү? Одоо энэ өөрийн гэсэн тэр нэг юм тогтсон хим хэмжээтэй хуультай нэг ертөнц байна. Гэтэл энэ одоо галактикаас гадна бас тусдаа өөр хэмжигдэх хүнтэй өөр тийм зүй тогтолтой бас галактик байх боломжтой юу гэж бодох юм бол боломжтой шүү дээ. Тий боломжтой шүү дээ. Бидний таталцлын биш түлхэлцлийн хуультай байвал яах. Юм ерөөсөө ойртож болдоггүй те. Нийлдэггүй гэдэг ч юм уу те. Зүгээр бүдүүлгээр бодъё. Тэгээ бас нэг юм зүй тогтлоод байна. Энэ ертөнц чинь тэгээд цаанаа нэг тийм юм юу гэдгийг тэрийг нь бид нар биш те. Материалик гэдэг утгаар биш нэг оюунаараа нэг юм таньж мэдээд байгаа үз. Тий. Тэгэхээр тэрний цаана нэг тэгэхээр нэг юм хийсвэр нэг юу гэдгийг
хийсвэр гэхлээр бид нар айгүй тийм явцуу бодоод идэг байхгүй. Хийсвэрхээр нэг тийм байхгүй юмыг худлаа байлгаж бодоод. Тийм байлгаж. Гэтэл хийсвэр гэдэг байгаа миний яриад байгаа юм чинь зөвхөн оюунаар танин мэдэгдэж байгаа тэр бүх зүйлийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр тийм оюунаар танин мэдэгддэг оюунлаг нэг одоо оршихуй одоо байх боломжтой үгүй бүр боломжтой биш бүр зайлшгүй гэдэг нь бол баталгаатай харагдаад байгаа. Зайлшгүй байх ягаад гэвэл бид нар тэрий чинь оюунаараа тань мэдж чадж шít. Байгаа гэдгийг нь өөртөө оюунаараа мэдж шít. Тэгээд дээрэс нь яг нэг нүгөө хэлэхэд бид нар үнэхээр одоо Канти хэлдгээр бүгдийг ингээд танин мэдээ заастаа энэ үнэхээр өстой би бүгдийг мэдчихлээ. Энд чи яг ийм юм байна гэдээ танин мэдэх тийм биднэрт үнэхээр потенциал байхгүй. Тийм байна. Байгаа юу байхгүй юу гэдгийг би одоо саяных шиг би энэ одоо университетуудыг те ертөнцүүдийг ингээд үржүүлээд яваад яваал авахгүй бас. Тийм юм билээ. Тэгэд ингээ хаана яаж хүрэх юм ямар нэгэн газар хүрэх юм бол хаана хүрэх юм гэдгийг бид нар бас мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бидний танин мэдэх хүн бас боломж хязгаарлагдмал байгаа. Үнэхээр танихад хэлэхэд хэцүү. Яг гоо ингээд маргалдаад яриад яваад ивэл гоё явна. Өшөө ингээ хэдүүлээ ярилцаад ингээ санаа гаргаад өшөө сайн гүнзгий бодоол ингээл яваал ивэл явна. Тэгээ хөгжөөд ингээ бидний төсөөл хөгжөөд явж болно. Гэхдээ бас хангалттай хэмжээнд хүрэхгүй цаашаа ингээл яваал ах болно. Дээрэс нь нэг юм би оюутнууд бас дээр нэг лекцэнд явж байхдаа ярьдаг нэг тийм түүх үйт. Одоо ингээд гидсэн дотор эхийн хэвлий дотор байгаа нэг хоёр их хүүхэд байлаа гэж бод. Хоорондоо мэтгэлцэж байгаа байхгүй юу? Энэ гадаад ертөнц эхийн ээжийн дараах ертөнц одоо юу байдгийг бол хүмүүс тэнцээ ингээл өстой хоол моол удаа унд идэл ингээл явааддаг гэсэн. Үний юм болохгүй яаж тэгж хүн яаж амьдрахын хоёулаа яг ингээл ээжийнхээ юу ингээл хооллохоос өөр боломжгүй шүү дээ. Яаж хүн үхэн шүү дээ шууд будаа болно ингээл тий. Тэгэл тэнцээ хүн болгон ингээл чөлөөтэй гүйж хараад үсэрдэг гин гэтэл хоёулаа энэ ингээл энэ чинь усан дотор байгаад байна гэдэг ч юм уу. Тэгэхээр тийм байхгүй. Өстой тийм боломжгүй чи ямар сони юмд итгэдэг ингээл нөгөөх нь маргалдаал тий. Нөгөө ертөнц хоёулаа очиж үзээгүй. Гэтэ нөгөө талаар яриад идэг. Ямар байгааг нь мэдэхгүй. Тийм далд ертөнц одоо байгаа эсхийг бид нар одоо тэгж нөгөө нэг санаанаасаа зохиохон цаашийн тийм юм байж магадгүй гэж бид нар нөгөө нэг хүн төрөлхийн нэг тийм одоо юу гэдэг байхгүй юмыг төсөөлөх тэр нэг найдлага байна шүү дээ тий. Тэрүүгээрээ л бид нар нэг хэмжиж чадна. Түүнээс үнэхээр одоо тийм учраас бид нар бурхан нөгөө байна уу байхгүй юу гэдэгт эргэлздэг биш итгэдэг. Тий. Үнэхээр одоо би мэддэг байгааг нь гарцаагүй мэддэг байсан бол надад итгэх шаардлага байхгүй. Мэдээж. Одоо нөгөө Карл Юнг хэлдэг шүү дээ. Би итгэдэггүй. Байгааг нь мэддэг. Тийм учраас би итгэх шаардлагагүй гэдэг шиг. Үнэхээр бид нар мэддэг байсан бол итгэх шаардлагагүй. Бас ингээ байхгүй гэж болохгүй байгаа учраас дээрэс нь яг үнэхээр барин тавин байгаа гэдгийг нотолж чадахгүй байгаа учраас итгэл үлддэг юм байна. Тийм л юм байна. Тийм. Юу юм байна? Одоо ингээд зүгээр хизээ хойно ингээд шамтаа ингээд яриа суучихсан чинь тэр жоохон талихад тэр одоо монотеист шашин гэдэг одоо нэг бүтээгч байна гэж яриад тэндээс улбаалдаг те юдизмч гэдэг юм уу те христийн шашин, исламизм шашин тэр тэдний тэр нэг юм диважин буюу heaven гэдэг тэрнийг ойлголтсон чинь явж ийснаа Аристотель, Платоны тэр нөгөө нэг дээд ертөнц буюу тэр нэг юм биднээс арай одоо илүү лаг ертөнц байгаа. Энэ бидний байгаа энэ ертөнц чинь бол үхдэг, мууддаг, цаг хугацаатай хэмжигддэг нэг муу ийм ертөнц. Тэрнээс лаг ертөнц байгаа. Тэрний юу юм шүү дээ. Дөөрэмэл одоо юу копи. Тэг шашин руу оруулж ирсэн юу юм шүү. Тий. Ерөөсөө угаасаа нэг энгийн ухамсар одоо нэг анх оюутан байхдаа л ингээл харахад бол бараг л Платоныг санааг ер нь автсан байна да гэхмээр тийм одоо ойлголт анх төрж байгаа байхгүй. Платоныг ингээ уншаад нээж байгаа. Дээрэс нь энэ одоо шашнуудад нэг юм сонин нийтлэг зүйл байна. Айгуу сонин бүгд нийтлэг. Нэгдүгээр одоо мухар сүсгийг бүгд хүлээн зөвшөөрдөггүй. Одоо бүр буддизм ч гэсэн христ ислам ч гэсэн. Мухар сүсэг буюу ямар нэгэн одоо юу гэдгийг юу гэдэг мухар сүсэг гэхэр чинь үндэслэлгүй тийм үү? Эсвэл одоо юм юу гэдэг вэ? Зурхай. Юу гэлээ нөгөө таавар янз бүрийн одоо чи ингээд мэрэг төлөг мэрэг төлгээ бүгдээр хүлээн зөвшөөрдөггүй. Нэрээ тий. Ямар ч шашин бүр Коран дээр ч байна, Библи дээр ч байна. Одоо юу дээр ганжуур дамжуулж байгаа. Мэрэг төлөг бол хамгийн хориглосон
шашнууд байдаг түгээмэл нэг зүйл. За. Дээрээс нь христийн исламын бүх шашинд нийтлэг нэг зүйл нь хувь хүний эрх чөлөө. Тэр нь юугаар илэрдэг вэ гэхээр чи одоо буйныг буюу нүглийг ямар нэг үйлдэл хийхэд тэрий чинь одоо зөвхөн чамаас шалтгаална. Буйн хийх үү, нүгэл хийх үү гэдэг чинь чамд л байгаа зүйл. Өөрөөр энэ хүнд байдаг тэр нөгөө нэг зөв буруу үйл хийх эрх чөлөө нь болохоор анханасаа хүнд өгөгдсөн зүйл байгаа даа. Аль чашин тархахлаар тэрийг нэг би нэг бурхнаас авцсан, бурхан надад өгсөн тэр зүйл биш байна. Айгуус нь яг адил бурхан байдаг гэдэгтэй адилхан хүнд өөртөө тэр эрх чөлөө төрлөхөөсөө байж идэг. Тэгээ тэрнээсээ шалтгаалаад чи тэр чамд байгаа учраас чи зөв үйл хийх гээд байна уу, буруу үйл хийх гээд байна уу гэдэг чинь чамаас шалтгаалж ийн гэж бүх шашин хэлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо тэр нөгөө хувь хүний эрх чөлөөг ямар ч шашин дээдэлдэг байна. Бүлээн зөвшөөрдөг бүр ингээд аксион болгоод тийм байна. Бүлээн зөвшөөрчдөг. Тийм учраас тэр нэг юм нийтлэг юм нь бол тэрэндээ байгаа. Одоо ихэнх шашнуудын. Гэхдээ одоо зарим нэг онлын одоо тэр нөгөө год яг байгаа юугүй юу гэдэг дээр бол буддизм бол ялгараад байгаа байхгүй. Тийм арай өөр. Ерөн зүгээр төгсгөлд нь бид нар тэгвэл ингээд нөгөө нэгдүгээрт яг тэр одоо Платоны яриад байгаа чинь философчдын яриад байгаа тэр бурхан гэдэг оршихуу гэдэг юм уу тэр мөн чанарыг бол бид нарт одоогийн энэ махан бие цуснуудаарээ таньж болж чадахгүй юм байна. Юг бүрэн таньж болж угаас чадахгүй байна. Чадахгүй учраас одооныхоор аваачаад ингээд энэ бол бурхан гэдэг гацгаж юм болгоод тийм тэгээ ямар сандаа ингээ өхлөөс амьлуулдаг нисдэг одоо юу ч байдгийг те бүр баахан ид читтэй нэг юм үзүүлбэр үзүүлдэг хүмүүсийг идгээд гэлгэн те тийм болгоод аваачаа буулгачихж байгаа юм байна. Тэгээ чаавас тоо тэгээд би ч их сая өөрийгөө ингээл нэг л бодлоо иш. Төсөөлж чадахгүй болохоор төсөөлөхөд л тэгэл бурхныг доош нь буулгаж ирж байгаа тэр оюун санааг буулгаж ирж байгаа л тэгэл хүмүүсийг өршөөдөг бах, хүмүүсийг уучилдаг бах, буухаар нь мөнгө өгдөг бах ч гэдэг юм ажил бүтээж өгдөг бах ч юм уу чаавас. Тэгээд юм төсөөлөхөд тийм санкцийн бас тэр үнэхээр механизм байна. Санкцийн одоо ингээд нэг юм хийвэл тэрний одоо заавал одоо хариу шийтгэл нь ирнэ гэдэг. За буддизмд болохоор карма байна. Энэ христ исламд болохоор нөгөө сүүлчийн шүүлтийн одоо юу эцсийн шүүлтгээд тийм одоо нас орсны дараа бүх сүнснүүдийг аваач шүүдэг эдлэг номынхаа. Тэгээ чи зөв юм хийсэн үү буруу юм хийсэн үү гэдэг. Өөрөөр тийм хариуцлага бол заавал байгаад. Тийм нөгөө практик амьдрал дээр байдаг. Нэг тийм ер нь шашнуудад бол ийм суур нэг хідэн зарчмууд бол байх хэрэг байна. За нэг годыг зөвшөөрч юм те. Юу гэдгийг тэрний одоо элчийг нь зөвшөөрч юм. Нэг Христ ч юм уу, Мухаммед ч юм уу нэг элч байх хэрэгтэй гэдэг. Тэгээд заавал итгэх ёстой юм нь тэр годод итгэхээс гадна тэр нөгөө нэг анжелууд заавал итгэх ёстой байгаа тийм. Тэр тэд нар байж иж нөгөө нэг бид нар харьцаад нь штэ. Годтойгоо дамжуулагч, мэдээлэл дамжуулагч, мессенжер. Тэгээд одоо гол үндсэн нэг их сурвалжуудаа бас итгэх ёстой. Суур зарчим дээр л яваад байгаа. Тэгээд тэр суур зарчимдээ итгэчих юм бол бус нь логикоор явчих бүгд. Ерөөсөө тийм нэг бас зүй тогтол ажиглагдаад байгаа. Ер нь бол нэр өстой бид нар бол зүгээр бурхныг бол зүгээр арай л дэндүү тэр одоо оюун санааж гэдэг юм уу те тэр цэвэр одоо тэр одоо агуу төсөөлөгдөшгүй юмэг бол арай л дэндүү доош нь практик одоо практик руугаа буулгаад амьдралтайгаа холиод тэгээ тэрийг бүр хэрэглээд хэрэглэх гээд өдөр тутмынхаа амьдралд хэрэглэх гээд бүр өстой бүр жоохон болгосон юм. Одоо бүр практик зорилготой аваачаад одоо ингээд нүглээ намжлаа тий одоо бурхандаа одоо уучлал гуйгаад баг өргөл барьц бариад баг тийм нүглээ тэгж хаах гэдэг юм шүү. Тийм практик амьдралдаа айгүй их ашиглах гээ яваад идэв. Гэтэл цаад юм нь болохоор ер нь тэр нөгөө религиа буюу тэр religion гэдэг ойлголт чинь бас уул нь бол хувь хүн год хоёрын хоорондын харилцааны одоо асуудал гэж хоорондын харилцаа гэж утгатай үг нэр томьёо байдаг байхгүй религи гэдэг. Тийм үү. Одоо шашин гэж орчуулагдаад байгаа. Латин нэр томьёо. Тийм бас нэг утга санаа байдаг. Өөрөөр одоо холбоо харилцаа гэж. Өөрөөр хэлбэл энэ чинь хувь хүн год хоёрын хоорондын одоо харилцаа. Тэрнтэйгээ одоо юу гэдгийг чи ингээд ярилцаад одоо юу гэдгийг зовлон жаргалаа хуваалцаад тэрнтэйгээ одоо харилцаа. Түүнээс нөгөө практик дээр за би одоо юу гэдэг маргааш морь оролт болох гэж байгаа. Тэрийг одоо сайн оролдуулахын тулд одоо юу гэдэг оч ном уншуулна. Эсвэл одоо бурхандаа залбираад одоо тийм ингээд нэг практик өдөр тутмынхаа амьдрал хэрэглэх тийм одоо нэг бүтээгдэхүүн болох гэхээсээ илүү тэр сэтгэлээ ариусгахад
чиглэгдсэн байх хэрэгтэй байхгүй уул нь бол. Тий. Тэгжээж хүн чинь нөгөө нэг ариусаад алдаа химээ ухаарлаад юу гэдгийг те илүү одоо гэгээр одоо илүү юу гэдгийг бурхан төстэй болно. Түүнээс биш ингээд нөгөө практик дээрээ те одоо ийм асуудал гарвал тэрийг одоо яаж шийдэх үү эсвэл шийдэх дээр нь та туслаад өгөөч энэ төргээд эсвэл одоо юу гэдгийг өргөл барьц өгөөд тэгэж ингэж практик дээр бүр ингээд амьдралынхаа нөгөө нэг хэсэг болгочиход байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь тэрийг бүр улс төрийн хэрэгсэл болгоод сүлдээ улс төр рүү аваачаад холио мандан болгоод тэгээ тэр яах аргагүй бидний өөрсдийн л бас нэг тийм одоо юу байна л да нөгөө онцлог сэтгэлгээний онцлог гэх юм уу бидний сул дарыг хийсвэр имийг угаасаа тэгж хийсвэрээр нь угаасаа юу яаж чадахгүй. Харин тийм юм байна. Яг амьдралдаа оролцуулж хэрэгжилж ийж. Тийм учраас орчин үед бол тэр нөгөө сүм хийдэх дэлгэрээд байгаа тэрнтэй холбоотой. Яг нэг очиж ингэж мөргөх, яг очиж ингэж одоо өргөл барьц өгөх тийм ээ. Очиж наминчлах тэр нэг юм нь байхгүй бол бас хийсвэрээр юу яаж болохгүй байгаа шүү дээ. Харин тэгээд тийм шүтэж болохгүй байгаа тийм. Тийм байна. Ууланд зүгээр яг нөгөө юун дээр би нэг өөрийнхөө л одоо юу гэдэм бэ хувь одоо нэг уншиж судалсан зүйл дээр л харахад л тий бодмөрийн зэргийг би хальтмалт уншаа жоохон ойлгоогүй хэцээ. Одоо надад Коран сутрал унших дутуу байгаа. Анх үг нь айгүй яг тэр бурхан гэдэг тэр нэг юм оюун санаа бол би байдаг надад нэр оноож болохгүй би бол эхлэлгүй төгсгөлгүй цаг хугацаа байхгүй гэд уг нь бол үндсэн яг ойлголтоор бууж ирж хагаад тэгэл утгаалтчтэй. Ер нь л тэгэл утгаалтч. Тэгэл утгаалт тэр чинь тий. Юуны нэг ялгаа нь буддизмын нэг ялгаа нь болохоор зорилго нь ондоо. Яг одоо хүн бол одоо гэгэрх энэ одоо ертөнцид байгаа асуудлуудыгаа шийдэх хамгийн энгийнээр ярих юм бол тэр юурууга чиглэдэг учраас нөгөө суурь нь их амархан уулна л зарчим нь. Одоо байхгүй юм итгэхээс илүү яг практик одоо асуудлыг шийдэж явчихдаг. За яг одоо би энэ ууралж байгаа асуудлыг яаж шийдэх вэ? Яагаад би одоо ингэж байна гэдэг сэтгэл зүйн тэр асуудлуудыг бол практикаар шийдээ явчих болдог айгу тийм нөгөө айгу практик тийм юу байхгүй. Тийм байна. Ер нь ч ингэ болсон чинь тий. Тэгээд дээрэс нь тэр нөгөө суурь нөгөө юуг нь ойлгочиход бүр амархан болчихно. Одоо бүр яагаад тэр буддизмыг одоо илүү нөгөө нэг scientific гэж яриад идэг гэхээр яг индукц дүгнэлт гаргадаг байхгүй. Индукц гэдэг нь нэг жижиг баахан дүгнэлтүүдээс ерөнхий дүгнэлт гаргадаг. Тэг тий. За чи зовд юм байна, чи зовд юм байна, бүгд зовд юм байна, өвддөг юм байна. За бүгд үхдэг юм байна. Бүгд хөгшөрдөг юм байна. Бүгд одоо ямар нэгэн хагцалтай байдаг юм байна. Бүгд адилхан ялгаа байхгүй. Эндээс яах вэ? Бүгд зовдгол юм байна. Тэгээд дүгнчихэж байгаа. За энэ нэг асуудал, зовлон бол юу юм асуудал? Яг асуудал байгаа юм чи яах шалтгаан байна. Логик, айгүй гоё логик. Тэр шалтгааныг нь олчих юм бол шалтгаан байхгүй болчихно үгс зовлон байхгүй болчихно. Тэгэхээр яах юм? Шалтгааныг нь олоод одоо юу гэдэг үгүй хийгээд устгаад байхгүй болгочвол тэгээд зовхоо байчих. Зовлон гэдэг чинь угаасаа л тэр төгшүүр тий санаа зовж байгаа юм, шаналж байгаа юм. Тэр юм чинь л байхгүй байх гэж юу н зовлон шүү дээ. Айгүй уулын симпл бөгөөд одоо ойлгоход хялбар юм баггүй юу? Зүгээр нөгөө илүү теолог нь хөгжөөд ирэхлээр нэр томьёо нь хөгжөөд ирэхлээр айгүй тийм нүсэр хүнд тий ингээл баахан одоо нэр томьёоны одоо юу систем болчиход байгаа байхгүй юу? Олон жил ингээ хөгжөөд явахын хэрээр уул нь анх үүсгэхдээ бол айгүй симпл байгаа даа. Тийм үстэн. Логикийн хувьд бол үнэн ойлгомжтой тийм дараалтай. За бид хоёр өнөөдөр энэ дугаараар бол бид хоёр бурхан философид бурхан гэдэг энэ ойлголтыг юу гэж үздэг, юу гэж авч үздэг гэдэг тал дээр зүгээр энгийн хөнгөн зүгээр сонирхолтой яриа үсгэж байгаа. Тэгээд та ер нь ингээ нөгөө цаашаа ухаад үзье гэвэл магадгүй одоо өөрөө судлаад уншаад явна үз. Тий, өөрөө судлаад уншаад явна. За бид хоёр дараагийн дугаараар хайр гэдэг сэдвээр одоо энэ бүхэндээ одоо философтод байгаа шүү дээ энэ чинь энэ бүхэндээ философт тий энэ чинь философтох шүү дээ ингээл ярилцаал ирж хагаал асуух чинь философтох гэсэн үг тий тэгэхээр дараагийн дугаар дээр шинжлэх ухааны академийн философи хөрөлийг эрдэмшилгээний ажилтан Амантайтай бид хоёр хайр гэж хэдийн янзын хайр байна. За яг үүндээ бас дахиад хайр гэж яг юуг одоо философичд үзээд байгаа юм ялгаатай байд юм уу бүү мүү дахиад бид нар ер нь яг үүндээ нөгөө бурхныг доош нь болгож байгаа хин ч юу ч шулгаа ийцэн шиг ер нь хайрыг бас дахиад бид нар авчаад юу ч шулгаа ийцэн юм уу гүм үү гэдэг тал дээр ярилцах юм байна. За ярьсан баярлалаа хөө. Ярилцсан баярлалаа.